Тэд Ерүсалимд Чедүн уулын ойролцоо Бетфаг болон Бетанд ойртон иржээ. Есүс шарнараасаа хоёрыг илгээж эсрэг талд чинь байгаа тосгонд оч. Тэнд очиод та нар хүн ер унаж байгаагүй уяатай дудранг олно. Тайлаад энд авчир. Яагаад ингэж вэ гэж хэн нэгэн та нарт хэлбэлээ. Эзэнд энэ хэрэгтэй бай. Даруй үүнийг чинь ийшээ явуулчих нь гэрэ гэв. Тэд явж гудамжинд үүдэнд уяатай дудранг олов. Тэгээд уяаг нь тайлж байтал тэнд зогсож байгсдын зарим нь дудранг тайлж та нар яах гэв гэхэд тэд Есүсийн альдсны дагуу хэлсэнд тэднийг явуулав. Тэд дудранг Есүс тавчраад дээр нь дээлүүдээ тохиж Есүсийг мордуулав. Олон түмэн дээлээ зам дээр дэвсэж зарим нь талбайгаас цавчсан айл зургийг дэлгэжээ. Өмнө хойно нь явгсад Хоссана эзний нэрээр ирэх чинь ерөөлтэй. Эцэг Давидын маань айсвын хаанчлал ерөөлтэй. Хамгийн дээдэд Хоссана гэж хашгиралдаж байлаа. Есүс Ерүсалимд орж сүмд очив. Эргэн тойрноо харахад цаг хэдийнэ орой болсон тул Есүс 12-ийнхаа хамт гарч Бетаныг зүглэв. Маргааш нь тэднийг Бетанаас гарах үед Есүс өлсчээ. Тэгээд навчирхаг инжирийн модыг холоос харж модноос юм олж юу магад гээд явлаа. Тэр очиод навчнаас өөр юу ч олсонгүй. Учир нь инжирийн цаг болоогүй байв. Есүс тэр модонд чамаас хинч хизээч дахиж жимс бүйдэг гэв. Шавнар нь сонсож байлаа. Тэд Ерүсалимд эрцгээлээ. Есүс сүмд ороод тэнд байсан худалдаачдыг болон худалдан авагчдыг хөөн гаргаж, мөнгө солигчдын ширээнүүд ба багтаа худалдагчдын самтлыг хөмөрч орхив. Савсуулга зөөж, сүмээр явахыг тэрээр хүнд ч эс зөвшөөрөв. Есүс тэдэнд заав. Миний гэр бүхэн дэстний залбирлын гэр гэж нэрлэгдэх болно гэж бичигдсэн босов. Гэтэл та нар түүнийг дээрэмчдийн үүрэг болгожээ. Ахлах тахилч нар ба хуулийн багш нар үүнийг сонсоод Есүсийг хөнөөх арга зам хайж байлаа. Учир нь олон түмэн бүгд түүний сургаалыг сонсоод гайхаж байсан тул тэд Есүсээс айж байв. Орой болоход тэр хотоос гарч явдаг байлаа. Өглөөгүр тэр хаваар өнгөрөхдөө нөгөө инжирийн мод үндэснээсээ хатсныг тэд үзв. Петр санаж, "Багшаа, хараач, таны хараасан инжирийн мод хатчихж." Гэхэд Есүс тэдэнд хариулан, "Бурханд итгэх түн. Үннээр би та нарт хэлье. Хэрэв та нар энэ ууланд дээш өргөгдөж тэнгист хаягдж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй. Харин хэлж байгаа чинь бүтэн гэдэгт итгэвэл энэ нь биелэх болно. Тийм учраас би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбирanгүй нь түүнийг авсан гэдэгтээ итгэх түн. Тэгвэл тэр чинь ёсоор болно. Та нар залбиран зогсохдоо хэрэв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм чамд байгаа бол уучлал. Тэгвэл Тэнгэр дэх эцэгч нь мөн та нарын алдааг уучлана. Харин та нар эс уучлбал Тэнгэр дэх эцэгч нь мөн та нарын алдааг үл уучлана гэв. Тэд дахин Ерүсалимд ирэв. Есүсийг сүм дотор явж байтал ахлах тахилчид, хуулийн багш нар болон ахлагчид хурч ирээд
түүнээс. Та ямар эрх мэдлэр эдгээрийг үйлдэнэ вэ? Эдгээрийг үйлдэх эрх мэдлийг хэн танд өгөв? гэж асуухад Есүс тэдэнд би та нараас нэг зүйл асууя. Надад хариул. Тэгвэл би ямар эрх мэдлэр эдгээрийг үйлдэж байгаагаа та нарт хэлье. Иохны баптизм Тэнгэрээс үү? Эсвэл хүмүүсээс үү? Надад хариулаадах гэв. Тэд дундаа яригцүүлэн ярьж хэрв бид Тэнгэрээс гिचхвэл тэр тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ гин. Хүнээс гэж хэлэлтэй нь биш гэцгээв. Бүгд л Иохныг жинхэнэ иш үзүүлэгч гэж үздэг байсан тул тэд ард олноос айж байлаа. Тэгээд тэд Есүст бид мэдэхгүй гэж хариулахад нь Есүс би ч гэсэн ямар эрх мэдлэр эдгээрийг үлддэгэ та нарт хэлэхгүй.